Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 2 төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийг худалдан авах тухай хуулийн 53-р зүйлийн 53-ийн 2 дахь заалт Монгол Улсын засгийн газрын 2019 оны 438 дугаар тогтоол, аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын 2020 оны 3 дугаар тогтоол, аймгийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний А-дроб 873 дугаар тод захирамжийг үндэслэн Ховд аймгийн худалдан авах ажиллагааны албыг бие даасан байгууллага болгон 5 оронтоотойгоор батлан ажиллуулж байна. Худалдан авах ажиллагааны алба нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийг худалдан авах тухай хуульд заасан бүрэн эрх чигүүргийг хариуцаж энэ талаар Монгол Улсын алсын хараа 2050, Ховд аймгийг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн засаг даргын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, стандарттай Ховд аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусгагдсан зорилт арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллах юм. Худалдан авах ажиллагааны алба нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх, худалдан авах ажиллагаанд менежментийн шинэлэг, чиг хандлага, ур чадварыг нэвтрүүлэн ажиллах юм. Удирдлага зохицуултыг хэрэгжүүлэхэд салбарын бодлого төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэртэй байдал, харилцан уялдаа холбоог ханган ажиллаж, худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллах юм. Шилэн тендер 2021 арга хэмжээний хүрээнд тендерийн үнэлгээний хороогоо суглаагаар сонгон байршуулах зарчмыг баримтлан тендерийн нээлт, үнэлгээ хийх бүхий л үйл явцад хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулан ил тод мэдээллээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана. ...2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт, хөшөөлт хөгжил сангийн хөрөнгө оруулалт, замын сангийн хөрөнгө оруулалт, байгаль хамгаалах сан, аймгийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 100 ажил хийгдэж, эдгээр ажлуудад 26 тэрбум 906.9 сая төгрөгийг зарцуулжээ. Харин 2021 онд мөн л дээрх хөрөнгө оруулалтаар 80 ажилд 7 тэрбум 633.2 сая төгрөг, 2021 онд 6 сая 912.2 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл 17 суманд 290 ажил хийгдэхээр төлөвлөгдөжээ. Аймгийн худалдан авах ажиллагааны хамт олон дотоод хяналтыг чангатхан альва зөрчил гаргагчтай хатуу хариуцлага тооцох үүднээс 99-81-43 утсаар буюу bathovd@gmail.com хаягаар мэдээллийг тодорхой нэр хаягтайгаар авч мэдээллийн нууцыг чанд хадгалан ажиллаж байна. Аймгийн худалдан авах ажиллагааны албанаас гаргасан энэхүү уриалгад нэгдэн аймаг сум байгууллага хамт олноор авилга, ашиг сонирхлын зөрчилгүй болох зорилт дэвшүүлж тодорхой үр дүнд хүрэхийг уриалж байна.